бүлгэн барьж одоо соёлын өвийн сэргээн цуглах төсвүүд маань тавигдсан. За энэний хүрээнд одоо өнгөрсөн хугацаанд бол Дөрвөж Эрдмийн театр, одоо Чоожин ламын сүм музей үүнээс гадна богдын музей маань бүгдээрээ сэргээн цуглах ажлууд маань нэг зэрэг хийгдээд явж байгаа. Энэ сэргээн цуглах үйл ажиллагаа 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Богд хааны ордон музейн хамгийн гол 3 сүм болох Олон бурхтын сүм, Найдингийн сүм, одоо өндөргийн хийц сурал байдаг Лаврын сүм гэдэг 3 сүмийг бол сэргээн засварлах одоо үүргийн хүрээнд бид нар үйл ажиллагаа эхлээд явж байна. За энэ хүрээнд бид нар 2015 оноос хойш Солонгос улсын соёлын өвийн сэргээн засварлалт судалгаа шинжилгээний үндэсний хороотой болон манай соёлын өвийн үндэсний төв хамтран ажиллаж урт хугацааны соёлын өвийн одоо сэргээн засварлалтын бодлого дээр хамтран ажиллахаар тохиролцсон байгаа. За энэ утгаараа ч одоо манай энэ сэргээн засварлагдж байгаа одоо дурсгалт барилгууд дээр Солонгос улсын томоохон хэмжээний экспертүүд ирж өөрсдийн туршлага мэдлэгээ одоо хуваалцдаг. За үүнээс гадна World Monument Fund гэж байдаг. Энэ фандын хүрээнд түүхэн дурсгал барилгыг сэргээн засварладаг багийнхан бас ирж бид нарт зөвлөгөөгөө өгдөг. Дараагийн нэг том жишээ бол бид саяхан одоо энтгэг улсаас мөн одоо түүхэн дурсгал барилгыг сэргээн засварлах багийнхан ирж бас бид нарт зөвлөгөө өгсөн байгаа. За энэ дээр нэмээд бид нар орчин үеийн арга зүй нэвтрүүлэх үүднээс одоо Солонгосын болон Хятад, за Америк, энтхэгийн одоо зөвлөх мэргэжилтүүд бидэрт одоо арга зүйн зөвлөгөө, орчин цагийн инновац нэвтрүүлэх талаараа зөвлөгөө заавар чиглэл өгж байгаа нь бол маш их таатай байдаг. За ер нь бол манайх одоо түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах төвтэй байсан. За энэ төв маань одоо тогтмол үйл ажиллагаатай биш болоод энд үйл ажиллагаа явуулж исэн одоо туршлагатай манай одоо өөрийн экспертүүд маань цөөхөн хэдхэн хүн үлдсэн. За тэгвэл бид нар одоо өнгөрсөн онд соёлын өвийн үндэсний төв дээрээ тусгай нэгж үүсгээд соёлын өвийн сэргээн засварлах одоо түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах албатай болсон. За ингэснээр бид нар илүү соёлын өвийг сэргээн засварлах чадамжтай, чадвартай одоо өөрийн гэсэн боловсон хүчинтэй болох бодлогоо эхлүүлж байгаа гэсэн. За Монголын улирал цаг хугацааны хувьд бол ихэнх нь хүүтэн сэрүүн байдаг. За тодорхой хугацааны бороо чихтэй байдаг. Их орой одоо дулаан болдог. Зуны өрн цаг маань бага байдагтай холбоотой одоо хүмүүст одоо сэргээн засварлах ажил удаан явагдаж байгаа юм шиг, эсвэл одоо хийхгүй байгаа юм шиг харагддаг байдал дээр одоо тайлбар өгөхөд бол энэ бол үнэхээр нэг археологийн одоо олдвор болоо засж байгаа юм шиг маш чимэглүүр ажил байдаг учраас энд бол тодорхой хугацааны цаг орд юм аа. 1961-62 онуудад манай Богд хааны ордон музейг одоо тэр дундаа энэ 7 сүмүүдийг сэргээн засварласан байдаг. Бүрэн бүрэлдэхүүнээр одоо цогцоо орно гэж ингэж хэлж болно. За тэрнээс хойш бол үндсэндээ гар хүрээгүй гэж хэлцдэхгүй гараа гэж байна. Хамгийн түрүүнд тэр урт настай болсон, урт настай байгаа соёлын өвийг хуучныхын шин чанар, тэр хуучныхын байр байдлыг хэвээр хадгалах. Тэгээд дахиад насыг нь илүү урт тасгах, урт удаан хугацаанд байлгах. За үүний дагуу одоо боловсон хүчин мэрэгчлэнүүд бол тодорхой чадамжийг эзэмшсэн ийм хүмүүс шаардлага хангасан ийм материал, техник арга зүй хэрэглэх ийм үндсэн шаардлага тавигддаг. За цаашлаад хэлэхэд бид нар одоо энэ сэргээн засварлалтын бодлого дээр бол нэг удаа сэргээн засварлаад орхих биш, харин тогтмол одоо давтамжтайгаар сэргээн засварлаж авч явснаар энэхүү түүхэн дурсгал барилгуудын маань оршин тогтнох хугацаа, дээрэс нь үндсэн их төрхөөрөө оршин тогтнох чадамж одоо сайжирна гэсэн үг. За энэний хүрээнд бид нар одоо мөн бидний нэрлэлцэн өвлийн ордон байгаа. Богд хааны өвлийн ордон энтгэх улстай хамтран сэргээн засварлах ажлууд маань эхлээд ингээд явж байна. За ер нь бол Монгол Улсын засгийн газраас тогтмол одоо энэ сүм хийдийнхаа сэргээн засварлалтыг хийж авч явах бодлогыг барьж байгаа.